Сайн байцгаана уу, дижитал гаражаас автомашин аккумуляторын тухай богинохон зөвлөгөө та бүхэнд хүргэх гэж байна. За та бүхэн автомашин аккумуляторыг солиё гэж шийдсэн бол турхан зур нааш анхаарлаа хандуулаарай. Автомашин аккумуляторыг авахдаа юуг анхаарах ёстой вэ? Нэгдүгээрт нь таны автомашин дүүлдэрлэгчээс хэдэн амперийн аккумулятор орох вэ гэдгийг та бүхэн маань мэдчих ёстой. За энэхүү амперийн хэмжээ ихсэх юм уу багасах үед дагаад аккумуляторын маань хэмжээ томсч жижигсэж байдаг. За мөн энэхүү үйлдвэрээс заасан амперийн хэмжээг хит ихсэх, хит их багасгах тохиолдолд таны автомашины цэцлэг ангиудыг гэмтэх эрсдэлтэй байдаг шүү. За хоёрдугаарт нь R шонтой гэж яриад байдаг. Тэр нь юу юм бэ гэх юм бол яг ингээд аккумуляторын шон таны өөдөөс хоёул ингээд хараад байж явах үед хасах шон хаана байна вэ гэдгийг асуугаад байгаа гэсэн үг. За энэ тохиолдолд хасах шон маань зүүн талдаа байгаа учраас L шон буюу left буюу L шонтой аккумулятор байна. За энийг 55D23L гэж зааж өгсөн байдаг. За R болох юм бол хасах шон баруун талтай байна гэсэн үг. За Yuasa брендийн хувьд бол хасах шон R буюу баруун талтай байгаа учраас энэ маань R шонтой аккумулятор байх нэ. За 3 дугаар дараагийн анхаарах ёстой зүйл бол энэ CCE-г бас харж авчих ёстой. Энэ CCE буюу cold cranking ампер хүйтэн дасах чадварын утгыг илэрхийлж яадаг. За манайх шиг юм хүйтэн болдог оронд бол энэхүү утга их байх тусмаа сайн гэсэн үг. Хүйтэн таны машиныг асах чадвар сайн байна гэсэн үг. За дөрөвдүгээрт нь автомашины аккумулятор үйлдвэрсэн оныг бас харах ёстой. За энэ 4E гэдэг маань 24 он, 31E гэдэг бол 31 дахь 7 хоногт үйлдвэрлэжээ. 24 оны 31 дахь 7 хоногт энэхүү Boss гэдэг брэнд аккумулятор Солонгос улсад үйлдвэрлэгдсэн байна. За дараагийн нэг харах зүйл бол автомашин болгон дээр байдаг, аккумулятор болгон дээр байдаг энэхүү цонхоор харах ёстой. Хараад үзэхэд илүүтэхгүй. За энэ маань ногоон туяатай байх юм бол сайн гэсэн үг байна. Хар байх юм бол цэнгэлэх шаардлагатай. Цагаан болох юм бол энэхүү аккумулятор солих болжээ гэсэн ийм утгуудыг илэрхийлж яадаг. За аккумуляторын брэнд болгоноос хамаарат энэхүү өнгөнүүд маань өөр байдаг учраас та бүхэн маань автомашин дээр байгаа энэ тайлбаруудыг харж байгаарай. За ингээд энэ бүхнийг багтаагаад автомашины аккумулятор хайгаад явж байгаа бол та бүхэн маань яг одоо дижитал гараж аппликейшнийг утсан дээр татаж суулгаарай. Тэгээд автомашиныхаа улсын дугаарыг хийхэд зөвхөн таны автомашин тохирох сэлбэг бол аккумуляторыг үйлдвэрийн түвшинд бид нар санал болгодог. За ингэснээр та бүхэн маань хялбархан хайсан сэлбүүдээ олоод худалдаж авах боломжтой мөн дараа талбартын Store Pay болон Pocket-ийг ашиглаад худалдаа авалт хийгээд хургуулээд авах боломжтой. За эдгээр бүх аккумуляторууд маань 1 жилийн баталгаат хугацаатай. За та бүхэн маань худалдаа авалт болгон дээрээс нийт дүнгээс нь 3% G-point оноо цуглуулад дараагийн худалдаа авалтаасаа 1 G-point-о 1 төгрөг шиг ашиглаад үнийн дүнгээсээ хасуулаад худалдаа авалт хийгээд явах боломжтой юм шүү. За манай дижитал гараж аппликейшн дээр маань зөвхөн гарал үүслэн тодорхой, найдвартай, чанартай, оригинал гэсэн сэлбүүд л байрлаж борлуулагддаг байгаа. Та бүхэн маань чанартай оригинал сэлбүүдийг дижитал гараж аппликейшнаас худалдаа аваарай. Баярлалаа.